Нэг орой минь хүргье. Намайг сонсч гин үү? Байна уу? Намайг сонсч гин үү? Одоо би түрүү яриад ирсэн. Орой минь сонсогдсон. За бүгдээрэнд нэг орой минь хүргье. Монгол байгаануудаа өглөөний минь хагасны өглөө болж байгаа Монголд. За өнөөдрийн зочин маань ороод ирсэн байна. За уулзалтаа хэдүүлээ эхлүүлж яа. За супи маань одоо Монгол NFT-ийн ажилт нь биш юм аа. Зүгээр энэ Монгол NFT-ийн төсөл одоо итгэж анханаас нь хөрөнгө оруулалт хийсэн одоо 120 орчим NFT цуглуулсан одоо нэгтлэн бод гэж санхүүгийн мэргэжилтэй бас зоос марк цуглуулдаг хоббито бильярд теннис тоглох дуртай нэг ийм бүсгүй байгаамаа. Тэсүү би урдчилсан байдлаар нэг ерөнхийдөө танилцуулахад энэ тэгээд супи маань чочин маань өөрийгөө бас жоохон тодруулаад танилцуулаад нэр алтраа хэлээд энэ уулзалтаа хэдүүлээ эхлэе да. Байна уу? Супи тэгээд бидний урилгыг хүлээж аваад оролцож байгаадаа маш их баярлалаа. За баярлалаа бүгдэнд нь. Цагийн минь хүргэе. Миний зүгээр сонсогдож байна үү? Сонсогдож байна. Тэч зүгээр. За тэгээд энэ өмнө сурч оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа. Таны хэсэг ямар клуб би сайн мэдчихсэн. Тэгээд удахгүй танилцуулах байх тий. Харин эмэгтэйчүүдийн групп гээд одоо харин чи манай Discord хүрээнд орж ирээд ерөнхийдөө танилцсан баг, Facebook руу яасан баг тэгэл одоо миний хувьд ч гэсэндээ бас энэ Монгол NFT ч гэсэн бас нэг дөнгөж сайн мэдхгүй дөнгөж үзэл судлаад сонирхоод одоо нэг сүүлийн үед чи NFT гэдэг нэг бүтээгдэхүүн гарч ирчээд үлчил ямар учиртай юм энэ бас хүмүүс ч бас сонирхоод энэ талаар бас нэг Монгол бүс хүмүүс маань ингээд бас энийг бас сонирхоод оролдоод явж байгаа гэдгийг сонсоод тэр Монгол NFT-ийн хүмүүс маань чамайг санал болгоод та нар манай супитэй уулзаж ярилцаараа гэх. Тэр бүр олцуурхаад за гэдэг чамайг одоо тэдрээс хайж олж ингэж холбоо тогтоогоод ингээд уулзалтанд урьж байгаамаа. Тэгээд одоо яг бид нэр бас хөрөнгөний зах зээл крипто арилжаа дээрээс нь хөцөөлж офшор янз бүрийн юмнуудын талаар ярьж ингээд уулзалтаа ч гэсэн төрлөөр ингээд янз бүрийн трейдерүүд мэргэжилтнүүдийг үрж оролцуулж байсан. Заавч нэг амар мундаг мэргэжлийн үйл байхтай ч гол нь биш. Гол нь л одоо эмэгтэйчүүд одоо энэ шинэ зах зээлийн шинэ бүтээгдэхүүн одоо жишээлбэл NFT-ийн хувьд маш шинэ юм зүйл байгаа юм л та. Тэгээд энэ талаар ингээд бид нэр манай эмэгтэйчүүдээс сонирхоод энэ мэдээлэл олоод бас энэ орчин үетэйгээ хөл нийлүүлээд бас энэ зүйлээс бас хоцрохгүй шиг техник технологи дэвшлээс хоцрохгүй шиг явах санаатай би энтэй мэдээлэл хуваалцаа шеэрлэл явдаг нэг сайн community маань одоо үйл ажиллагаагаа явуулаад одоо энэ чи бараг 2 жил болох гэж байна да. Тэгээд супи маань тэгээд миний хувьд бол тэр NFT-г одоо ерөнхийдөө зүгээр яг дотроос коллекшн ингээд бас уран зураг мөр айгүй албартай хүмүүс тийм ч зураг мөр тийм шимнүүд нь тийм ч үн хүрээд тэгэл гайхалтай мэдээнүүд сонсоод өдөө энэ чинь бас их боломжтой юм байна гэх. Бас яг ерөнхий зүгээр иймэрхүү юмнууд байт юм бэ гэж зөв мэдээлэл аваад явчихсан бас яг нарийн ороо сураад мэдээ дэлгэрэнгүй тийм юм байхгүй байгаа ш та. Тэгээд яг энэ дотор нь ингээ ороод сонирхоод явж байгаа хүний хувьд одоо чамаас туслах мэдээлэл хуваалцъя гэж бодоод тэгээд энэ Монгол NFT-ийн талаараа тэгээд энэ ер нь NFT ямар учиртай ямар энэ талаар ер нь зөвхөн мэдээлэл өгсөөлөхөөр нэг төвч тайлбарлаад танилцуулаад эхлэх үүтэй. Супи. Тэгээ. За баярлалаа та бүхэнд. За NFT гэдэг нь ер нь бол non-fungible token буюу одоо дахин давтагдахгүй бүтээлцтэй утгатай. За энд болохоор одоо дуу тий 3D зураг одоо NFT болгож болох тий хүний одоо авьяас уур чадвар юу л гэдэг юм тий NFT хэлбэр төрүүлж болох бүх зүйлийг бол багтаадаг. Тэгээд би болохоор яг Монгол NFT-г яг 2021 оны 10 сарын 31-ээс
сонирхож эхэлсэн. За тэгээд анх тэр нөгөө Идэрод хин баяр сайхан ган жавхлангийн эмэгтэйнүүд бол гарч байсан. За тэгээд тэдгээр эмэгтэйнүүд нь одоо худалдаж авснаар ямар давуу талтай юм бэ гэхээр жишээлбэл Идэродын эмэгтэй анх гарахдаа 10 сая төгрөгөөр гарч байсан. За тэгээд тухайн тэр 10 сая төгрөгийг болохоор Лил Төөгийн одоо эмчилгээний зард зарцуулж байсан. Тэгээд тэр эмэгтэйг авсан хүмүүстэй болохоор жилдээ нэг удаа одоо Идэродтой уулзаж Идэродоос зөвлөгөө зөвлөмж авах. Дээрээс нь нөгөө Идэрод маань YouTube комеди хийдэг. Тэр комедийн болохоор өөрийн дурын дөрвөн найзтайгаа одоо очиж 3 сая төгрөгөөр одоо дайрлах ч гэдэг. Тэгээ энэ эрх нь болохоор насан турштай ийм эрхтэй бас гарч ирсэн. За тэгээд инфлюенсер гэх юм бол одоо гамж авахлан гэдэг нэг жилийн орнд мэддэг баг тий. За Томьёогийн баяр сайхан гэх юм. Чин гэх мэт хүмүүсүүд эмэгтэйгээ гаргасан. Тэгээд сүүлийн үед бол одоо нэг тэгээд яг гаргасан эмэгтэйний дотноос хамгийн хэрэглээтэй хүнд өгөөжтэй зүйл нь бол яг торго эмэгтэй байсан. За торгоо эмэгтэй гэхээр 6 ширхэг эмэгтэй гаргасан. Нэг эмэгтэй нь болохоор 1 сая төгрөгөөр тухайн 6 эмэгтэйг би зургуулангийн цуглуулснараа жил болгоно цагаан сараар хостел авах хэрэгтэй. За тэгээд дуу жоох яагаад энэ миний тийг сонсогдоод энэ гайгүй юу? Тийм ээ. Хүмүүс яаж болж байна манайха? Шишрээ дажгүй гайгүй юу? Болж байна. Энэ өөрөө За тэгээд торго маань одоо ингээд 6 ширхэг эмэгтэй гаргасан байгаа. Тэгээд тухайн эмэгтэйг эзэмшснээр одоо жил болгоны цагаан сараар ийм хостел хийх хэрэгтэй байгаа. За тэгээд нэг дээл нь одоо бараг ойролцоогоор сая 500 ч юм уу. Ингээ хосоороо нийлээд нэг 3.5 сая төгрөгөөр эхэлж байгаа. За тэгээд дээр нь бас нөгөө торгоос зохион байгуулж байгаа юуны загварын одоо анхан болон гүнзгий сургалтад шатны сургалтад үнэлэлт суух торгоос зохион байгуулж байгаа VIP шоуны одоо хос урлаг дээрээс нь 3 өөр эмэгтэйг эзэмшснээр юг авангард загварыг одоо ашиглах хэрэгтэй. Тэгээд тухайн одоо хийсэн уран бүтээлч болтын гарын үсгтэй хэвлэмэл хувилбарыг авах. Ийм давуу эрхүүдийг бас олж өгч байгаа. Тэгээд саяар авсан. Тэгээд насан туршдаа энэ зүйлийг хэрэглэнэ. Ирээдүйд бас хүүхдтэй өвлүүлээд явах боломжтой ийм зүйл бол байгаа. Тэгээд яг одоо дэлхий дээр бол анх тэр Боридев яаж клуб гэдэг анх гарахтаа тэр 808 метрийн гарч ирсэн. Одоо өнөөгийн аншаар бол бараг 769 метрийн болцсон. Тэр нь болохоор 1000 юм дахин авчихгүй юм сарамгчингийн одоо зураг авах. Тэгээд зүгээр энэ зургийг бид нар юм аваад биднэрт ямар ураг шиг өгөөжтэй энийг бид яах юм гэдэг. Тухайн одоо NFT-г авсан хүмүүс нэг одоо community болоод зөвхөн тэр 10,000 сарамгчин гэдэг хүмүүсийн уулздаг ивенттэй уулзах боломжтой. За тэгээд тухайн тэр NFT-г нь одоо яг дэлхийн тоо баталтай юм хүмүүс аваад хэлэхээр тухайн NFT-ийн зэмсэг ийм байгаа. Тэгээд Монгол NFT дээр бол нийлээд NFT-нүүд гарсан. Та бүхэн Монгол NFT дээр ер нь NFT сонирхоод худалдаж авсан байгаа юу? Зөвхөн бас нөгөө тань зааж нэг хүний нэг манайхнаас авсан хүмүүс байна. Би өстой мэдгүй ороод үзсэн чинь баахан Wolves гэдэг уран зурдаг хүмүүс айгүйх юунуудаа оруулсан байна. Нөгөө мундаг зурдаг чинь хэн блэ баяр сэнгэл зураач бүтээлүүд багш байна. Тэгээд нэг Wolves гэдэг нэг юм тусгай коллекшн байна тий. За таг маань Монгол NFT.com гэдэг веб хуудас руу ороод тэгээд Монгол NFT-гээс NFT-ийг coin гаргасан байгаа. Яг энэ coin-ыг одоо амжилттай авсан болон авахаар одоо оролдоод авч чадаагүй ш аяанд нь шалгав. Тэр 60,000 хүндээ одоо
дахин давтагдчихгүй юм чон өгж байгаа. Тэгээд тухайн энэ чоныг одоо эзэмшснээр дараагийн Монгол нэмтээс гаргаж байгаа одоо нэмтийг юу эрэхтэй тий ингээд бас тэр нэмтий болоод явах ийм боломжууд байгаа. За энэ чон нь болохоор дотроо бас ийм дөрвөн төрөл болж хуваагдсан байгаа. Энэ чоноор ир байгаа, ир байгаа, ultra гэж байгаа. Энэ чонууд нь юугаар ялгарч байгаа юм бэ гэхээр жишээлбэл одоо тэр ховор чон юм бол энэ алтан хамартай. За тэгээд артлаг юм малгайч гэдэг юм хувцс юм уу тий хувцсанд нь юм алтан өнгөрсөн зүйлүүд нь болохоор их ховор төрлийн чонууд болоод явж байгаа. Тэгээд тэр 60,000 чоноос 40,000 орчим чон шалтгаалт хийгдсэн байгаа. Тэгээд энэ саяхан өчтөр уржтарч хэлээдээ тий бүгдөө нийлээд энэ бордыг алтаж авах юм чоны эдэш гээд гарсан байгаа. Тухайн өөрсдийнхөө NFT coin-аараа тэр эдэшнээс даазах гэж тий ирээдүйд өсөх тэр юм ч юм тий энэ NFT-ийн үн өсөхөд эндээс бас ашиг хүртэх боломжтой ийм зүйл байсан. Тэгээд энэ нь болохоор 1 сарын хугацаанд хэрэгжинэ гэсэн боловч маш хэрэгцтэй тухайн өдрөө 40 чамны эдэш тавцсан чамтай байсан юм. Чамтай байсан. Тэгээд тухайн NFT-нуудыг бол авснараа бид өөрсдөө хаагаад зөвшөөрч авах тийм эндээс гарч байгаа чиг ямар NFT-нууд гарсан бэ гэдгийг сонирхох юм бол Монгол NFT-ийн платформ байгаа. Зөврөө н орох юм бол NFT-нууд ямар хэрэглээтэй байсан бэ гэдэг хэрэглээнүүд нь бүгдээрээ ингээд байж байгаа. Тэгээд уран бүтээлчдээс гэх юм бол заяа сайхан уран бүтээлч байна тий баяр тав гэдэг одоо Германд үзлэнгийн арга үжингийн зүйлүүд тий ийм аргатай хамгийн сүүлд бол би production бусдын NFT одоо нэг NFT-ийн болохоор NFT-ийн болохоор бас дотроо юу байна? Single open edition, limited edition гэж байгаа. За open гэдэг нь болохоор тэр тухайн NFT-г яг зарласан хугацаанд хэдийг зоос хэдийг авах боломжтой. Limited гэдэг нь болохоор тодорхой тоогоор 10 ч юм уу тий 200 гэдэг. Тэгээд single гэдэг нь болохоор мэдээж ганц шүү NFT. Тэгээд анх NFT гарахдаа бас нөгөө маш хурдан уралдаж авахгүй бол ингээд нэг хүмүүс чинь айгүй хэрэглээд аваад итгэсэн бүр хэдхэн секундэд зардаг. Тийм бүр би production-ы volume гэж нэртэй гарсан. Оны сая 333 NFT гэхээр одоогийн шар 2 сая 700 орчим. Тэгээд энэ болтын NFT-г эзэмшснээрээ би надад ямар давуу тал өгсөн бэ гэхээр би насан туршдаа би production зохион байгуулж байгаа. Тоглолтод үзэх мөн тоглолтын дараа after party байгаа. Тэгээд нэнэгийн одоо гарын өсөлтөд цомог байгаа. Хүн одоо энэ NFT-г эзэмшдэг хүмүүс зориулсан одоо гэж тэрийг санацсан тоглолтын бүх тоглолтын очир вирус нь тайлзны ордын артисттэй уулзаж тий 6 ахуулах ярилцах юм боломжтой. Тоглолтын дараах тэгээд би production-ы одоо студийн цомгийн цуглуулгыг авна. Дээрээс нь би production-ы офисоор зорчилж бидний одоо хийж байгаа бэлтгэртэй танилцаж одоо нэг өдрийг өнгөрөх гэх мэт ийм давуу тал. Тэгээд энэ мэдээж нөгөө тодорхой хугацаанд тодорхой таатай гардаг учраас тайлнаа нэг нөгөө тухайн эмэгтэйнийхээ хэрэглээг хараад өөртөө хэрэгтэй эмэгтэйг аваад хэрэглээд эсвэл одоо тодорхой хэмжээний үнэ нэмээд ингээд болох боломжтой.
За энэ Монгол NFT-гээс анх гаргасан онц дүүмэд гэдэг ийм 5 ширхэг NFT байсан. Тэр бол анх гарахдаа нэг нь 15,000 30,000 буюу нийлээд одоо 120,000 төгрөгийн үнэтэй анх гарч ирсэн NFT байгаа. За тэгээд тухайн NFT маань маш их хэрэгэлттэй. Тухайн NFT-г одоо 5 NFT-г цуглуулсан хүмүүс маань Halloween party-д одоо өнцлбөргөө оролцох ийм эрхтэй байсан. Тэгээд нэг NFT-ийн бүжин гэдэг нь дангаараа одоо 15,000-аар гарсан NFT маань 1 сая төгрөг хүрч ирсэн үнэлгээ. Тэгээд тавуулангийн цуглуулахад бараг яншаараа сая 800 орчим болж байсан анхны тэр NFT-нүүд. За тал нутгийн халим гэж бас ингээд зүгээр талны юм холимны зураг анх гарахад бас 500,000-аар гарч ирсэн. Тэгээд хамгийн сүүлд зарагдсан нь 3 сая төгрөг. Тэ их мэтрэн за трейдер эрхмийг та бүхэн NFT гаргасан. Тухайн NFT-гээ нэг 10 NFT гаргасан баха. Трейдер эрхмийг 1000 төгрөгөөр гаргасан. За тэгээд нэг нь одоо Discord дээр тэр дуудлага сайтай. Одоо зах зээлийн тийм бол эрхмийг хол 20 сая төгрөгийн үнэлгээтэй тийм. Энэ 20 сая төгрөгөөр энэ тухайн NFT-г худалдаж авснараа одоо эрхмээтэй трейдер эрхмээтэй уулзаж ийм боломж. Миний дуу хоолой болж байна. Жохон тасалтай сонсогддог шиг байна. Монголоос болоод тэгж чинь урд нь Discord дээр орж исэн биз дээ тийм. Орсон. За NFT тэгвэл нэг тийм учиртай юм байна. Юу үнийг ер нь NFT ертөнц одоо Монголд ирэн тэгвэл бас аваа өөр одоо танахаас өөр бас NFT гаргаад ингэж яаж байгаа сая энэ крипто пуучингийнхэн бас нэг тийм юм хийж ах шиг байсан. Тэгээ ер нь NFT-г одоо ер нь урлагийн талынхан тэр талаараа илүү хөгжүүлээд яваад байна уу да. Монгол NFT-ийн одоо яг гол зорилго нь тэгэхээр одоо Монголын өв соёл, өв түүхтэй энэ Монгол уран бүтээлчдийнхаа уран бүтээлийг NFT хэлбэрээр одоо гаргаад дэлхийд таниулж дэлхийгээс хөрөнгө татах гэсэн ийм зорилготой одоо концепцтэй төсөв байгаа. Тийм. За тэгээд NFT гэдэг зүйл нь болохоор одоо дахин давтагдчихгүй ийм блокчейн дээр суурилсан хэлгээд байгаа шүү дээ. Жишээлбэл одоо тэр Мона Лизагийн зураг бол Парисын Луврын музейд цор ганц байдаг зураг тий. Тухайн зураглыг одоо NFT хэлбэрээр ингээ хоёрхан ширхгийг гаргасан байлаа гэхэд нэг нь одоо бидний одоо ингээ өсгөлтөөр тавдаг Elon Musk авсан байлаа. Нэг NFT-ийн Монголоос одоо за цэцгэж гэдэг юм уу тийм хүн авсан байлаа гэж бодъё. Тэгэх юм бол одоо яг энэ тухайн NFT-г авсан хүмүүс уулзах үед тэр хоёр уулзч тий хоорондоо ингэж таних бизнесээ хамтрагч болох ийм боломжийг бас бүрдүүлж өгч байгаа. Одоо тухайн NFT-г авснараа дагалдах хэрэгслүүд нэг юм бол community болно тий. Бусад одоо хүмүүстэй танилцах гэдэг юм ийм давуу эрх. Сая тэр Монголын NFT-гээс гаргасан чонуудыг бас Монголын урлагийн салбар улс төр гэж бас нэлээд бизнесийн Монголд алдартай хүмүүс маань бас энэ чонуудыг авсан юм. Тэгэхээр хүмүүстэй ямар нэгэн ивент болох үед бас уулзах тухайн чоныг авснараа одоо уулзах тийм ингээд цаашдаа бизнесийн хамтрагч юм байна. Ийм боломж байна. Зүг. Тэгээ тэр чи авахтай яг юун дээр танаа аккаунт үүсгээд яаж одоо тэр арилжаанд нь орж авдаг гэсэн үг үү? Монгол NFT дээрээ та нөгөө юугаар бүртгэлээ үүсгэх нь маш амархан байгаа. Монгол NFT-ийг ороод та дээр одоо яг Монгол NFT-ийн NFT-ийг нөгөө жаргуулсан. Аюугаар байгаа. Нэвтрэх гэдгийг хажууд бүртгүүлэх гэдэг байна. За энэ дээр болохоор нэвтрэх нэр гэдэг нь болохоор мэйл хайлаас тусдаа одоо таны яг юу чинь нэг юм ч юм уу тэр мөр чинь байна. Тэгээд нууцсаа юугээд тэр бүртгүүлчихнэ. За тэгээд бүртгүүлснийхаа дараа одоо ямар NFT-нүүд байна гэдгийг харахын тулд marketplace гэдэг үг ороод харах юм бол бүх зарагдж байгаа NFT-нүүд байна. За энд болохоор
амар үнэтэй NFT ч байгаа. Яагаад тэгэхээр тухайн хүмүүс нөгөө өөрийнхөө авсан NFT-г өөрсдөө яг зарах үнэ өгдөг учраас бүр янз бүрээр хитэн тэрбумаар өгсөн ч NFT-нүүд байгаа. Тэгэхээр таад маань бас ингээ хайлтын систем байгаа. Хайлтын системээр гараад тухайн одоо гаргаж ирсэн NFT-ийнх нь нэрүүд нь доор байгаа. Process гээд тэрийг чеклээд зарагдаж бүү гэдгээр ингээ хайчих болно. Тэгээд яг өөрийнхөө сонирхол хоббины дагуу яг хэмнээ NFT-г юмнаар ингээ бүртгэлүүд авч явж байна тий. Инфлюенсерүүдийн NFT-г авч явж байна. Эсвэл энэ одоо эмэгтэй хүмүүст бол энэ гоо NFT байгаа, дамуур байгаа. Гоо NFT болохоор анх гаргахад 5 NFT байна. Нэг NFT нь 250 гээд тавуулаа нэлээд сая төгрөгийн үнэтэй NFT гаргасан юм. За тэгээд тухайн NFT-г одоо эзэмснээр жилдээ бас насан туршдаа энэ хэрэглээнд байх юм. Жил болгоны цагаан сар, март, цэргийн баяр, шинэ жил гээд 4 удаа одоо гоо брэндээс гарын бэлэг авах. За тэр нь болохоор нэг ойролцоогоор 60-аас 100 мянган үнэтэй юм бэлэг. Тэгээд дээрэс нь жилдээ нэг удаа одоо гоогийн спагаар өнгөө үйлчлүүлэх нэрх байгаа. Гоо брендийн бүтээгдэхүүнүүдийг 30% хөнгөлөлтөд худалдаж авах. За тэгээд нэг гоогийн үйлдвэртэй танилцах гэдэг шинэ бүтээгдэхүүний дээжийг авах гэдэг юм. Ийм давуу өрхүүд байгаа. Тэгэхээр 1-2 жилийн дотор NFT-ийн хаврыг хэмжээ авчих юм боломжтой. Ламуур болохоор бас яг тухайн шинэ бүтээгдэхүүнийг одоо бас эрхийг нь онцгой хөгж ирэх мэрхий эзэмшигч гэдэг юм тий. Ийм хөө NFT-нүүд байгаа. Тэрийгэ таад маань яаж харах вэ гэхээр маркетплейс руу ороод тухайн NFT-н дээр дарахаар яг нэг тайлбар үүсгэх дээр нь эхлээд зүгээр бүртгүүлчих тэгээд бүх мэдээлүүд нь гараад ирчих юм уу? Заавч мөнгө төгрөг байршуулах яасан бүртгүүлэхгүйгээр ерөнхийдөө таад маань зүгээр ороод маркетплейс руу ороод ямар NFT-нүүд юм гэж харах боломжтой. Бизнеснээр бол яг илүү одоо NFT үедтэй чиг аяа буюу анхдас гэсэн авах юм болж байгаа. Тэгээд миний сонсноор бол бараг наадам очтой маш олон зинүүд бүрэн бүтээлч NFT-гээ гаргана. Гол NFT дээр бол их очтой юм байна. Тэгээд NFT-гээс гадна бас энэ метамор гэдэг ах шиг байна. NFT цэгмэн гэдэг ах шиг байна. Нэлээд шинэ NFT-үүд ах шиг байна. NFT юугаараа тэднээс яг энэ фаундерууд нь болохоор технологийн чиглэлийн хүмүүс байдаг. Монголда бүр анхны өөрийн энэ маркетплейстэй. За хүмүүс бол та бүхэн ингээд тэр офисийн интерес бас NFT боломжтой. Гэхдээ тухайн зүйлсийг яг одоо эцсийн ямар нэг оюуны өмчийн маргаангүй яг ориг гэх юм NFT гэдэг чадахгүй шүү дээ. Монгол NFT дээр гаргаж байгаа зүйлүүд маань яг тодорхой шалгуур цензуртэйгээр аль болох одоо энэ NFT худалдаж авсан хүмүүстээ өөр ашиг өгөөжтэй байх үүднээс хэрэгцүүдээ шалгаруулж авч байгаа. Тэгээд ямар ч хэсэн таад маань Монгол NFT дээр аккаунт үүсгээд бас нэг чом тийм энэ дараагийн NFT болоо NFT-нүүдийг авч бас ашиг хүртэх юм тийм. Тэгэхээр энэ боломжууд бас хамрагдах юм боломжтой. Харж байгаад ер нь NFT-ийн коллекцээр нь цуглуул. Яг нэг ширхэг биш те тухайн гаргаж байгаа NFT-г хавуулангийн цуглуулсан хүнд тийм юм уу нэм юм уу гэж байна. Тийм хэрэгсэтэй. Баяра бэлээ байна. Зэнтэй гаргасан чайдаа гэдэг 5 NFT гаргасан. Гэвлээ аав ээж ах эгч гэх 5 NFT гаргасан. Гэвлээ нас хорыг 10 ширхэг аав ээж нь ширхэг. Хачны сөрөг 200 ширхэг гаргасан. Снак гарахтаа нэг 15-20 мөрөөр гарч ирсэн. Одоо би гэрлэгийн зэвсэлийн ширхэг 5 сая орчим. 200 мөр орж ирсэн. Тэгээд дараагийн загварын кинонд бас тоглож байгаа. Скимист оролцчихсэн тийм төгсгөө тэгээд би гарах. Яг өөрийнх нь өмнөөс NFT авсан хүмүүстэй илүү давуу эрхийг болсон юм. Тэгээд тэр юуны
одоо энэ 100 хэдэн орны хүмүүсийн ковидын үед кино бүтээсэн байсан. Тэр киногийн үздэг дээрээс нь өөрийнх нь зургийг бас юм анимашн хэлбэрээр зурулах аав ээжийг цуглуулсан хүмүүстэй бас цаа бэлэг энэ төр өгөөд яг ийм хүн ингээд коммент руу чиглэсэн үйл ажиллагаа юм явуулж байгаа. Beer Night гэдэг бас нэг NFT байгаа. Биднийх болохоор тагнаж байгаа тийм. Алхны баяр гэдэг эдгээр маань болохоор одоо нэг Монголдо 2D болон одоо 7 сард гарах анхны одоо 3D юм тоглоом хөгжүүлж байгаа юмс. Эднийхээс бас нийтдээ 15 NFT гаргасан. Онцлогмод гэдэг одоо нэг кинод гэдэг шүү дээ. Сандаг амжаа бүжаа тэр байна. Carnival Hunt байна. Prize гэдэг нийтдээ 5 ширхэгтэй 15 NFT гаргасан. Тэгээ энэ 15 NFT-г цуглуулж байгаа хүмүүсийн дунд сая Чингисийн хүрээд маш том ивент зохион байгуулад тэгээ бүх арга хэмжээ бүх зүйлийн өрн төлбөргүй NFT цуглуулсан хүмүүсийн дунд одоо нэг үчиг заахаа өнгөрүүлсэн. Тэгээд олон улсад одоо тоглоом гарах үед дижитал хэлбэрээр тоглоом зөвхөн гэсэн зүйлийн ийм аваад тийм ойлгож чинь би амар хөшөөр. За ерөнхийдөө ойлгож байна. Ерөн зүгээр энэ NFT яг хүсэл сонирхлоор ингээл нэг зарим хүмүүс юу хүсдэг тэгээд цуглуулгаараа тэр нэгдсэн хүмүүс ингээд бас нэг community үүсгэж явчихсан юм байна л да. Жишээлбэл тий гэж ойлгоод байна шүү дээ. Тэгээд дээрээс нь яг тийм зүйлийг нь сонирхдаг хэсэг хүмүүс нь яг тэр сонирхдаг зүйлийнхаа NFT хөдөлж аавна. Тэгээд тэрийг адилхан авсан хүмүүстэйг ингээд хоорондоо бас тэр дунд нь гоё зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулаад этайхан байд юм биш дээ. Энэ бүр зүгээр нэг юу биш бас хүлэтэн арга хэмжээ зохион байгуулдаг. Тийм. Зүгээр нэг зураг ингээ хөдөлтөд авчиж байгаа хүмүүс бодоод байдаг. Тухайн одоо тэр NFT эзэмснээрээ тэр яг энэ одоо дэлхий дээр анхан шиг гарсан юмыг эзэмсэж байгаа тэр цорын ганц хүн таашаа гэдэг юм бодогч энэ дээр одоо нэгснээ монголоор ярих юм бол тий нотариализation гэдэг гэсэн байхгүй таны одоо өмч болчихж байгаа. Яг бодтоор байгаа зүйл одоо байгалийн гамшигч гэдэг юм уу тий гад усны авилтанд устдах аюултай. Энэ NFT хэлбэр чинь бол хизээл одоо интернетийн хямдраг устж үгүй болон тэр үед тусна хэмч тэр таны авсан имийг ингээд тайлбарлаад ч юм уу ингэж юу арах боломжгүй ийм даваа талтай байгаа. Тэгээд яг NFT-гээр дамжуулж бас гаднаас Монголд тийм Монголын уран бүтээлчдийн уран бүтээл хэмжих юм боломжтой. Тэгээд энэ креаторууд гэдэг маань одоо яг энэ NFT гаргаж байгаа хүмүүс маань анх NFT гаргахтаа бас хөдөлж байгаагаасаа орлого олж байгаа. Дээр нь одоо тухайн NFT-г нэг бат учраас авсан хүн маань хоёр дахь цэцэд дээр өөрийнхөө ашгийг нэмээд ингээд зарна. За тэр нь цаашаа ингээд зараад яваад байна шүү дээ. Тэгэхэд энэ болгоноос нөгөө Монгол NFT болон креаторууд маань одоо royalty fee гэж байна. Тэгэхээр нэг үсний одоо тухайн уран бүтээлч насны ингээд NFT-гээр дамжуулж сагуулах юм боломжтой гэсэн үг гэж байна. Би уран бүтээлчнээс чинь яг өөрсдөө уран бүтээлээс төрөөс яг өөрсдөө хаймыг ингээд зураас бичлээд ингэж юм тийм. Тэгэхээр яг энэ NFT бас гарч ирснээрээ бичдэг их юмсан юм зүйл байна. Энд NFT-гээр дамжуулаад хүмүүс маань хоорондоо ингээд community болоод нийгэм рүү чиглэсэн хэмжээнд ингээд явж байна. Тэгээд таад маань асуух асуудал байгаа юу? Манайхаа асуух Монгол NFT энэ төр авсан хүмүүс байсан уу? Та хэд мэддэг юм их ч яриад байж магадгүй. Би ямар хүмүүс өөрийнхөө төвшин. Сайн байна уу? Айгүй гой мэдээллүүд өглөө маш баярлалаа. Би нэг Монгол NFT дээр нөгөө аккаунт үүсгээд нөгөө Эрхмэгийн NFT-г авах гэж үзсэн. Тэгээд айгүй хурдан дууссан л та тэр үедээ.
Тэгээд юу платформ нь хэрэглэхэд айгүй амархан юм байлаа. Манай гишүүд хэрвээ сонирхож байгаа бол тэгээд би нэг сонирхсан юм байна. Одоо ингээд нөгөө гадагшаа ингээд танаа одоо нэг гадны маркетинг чи ямар хөө явж байгаа вэ? Одоо ингээд цаашид Монголынхаа олдлыг дэмжиж байгаа юм байна. Тэгээд цаашаа ингээд гадагшаа гарах ямар ер нь төлөвлөгөө байгаа вэ? Одоо ингээд гадныхаа ингээд сонирхох тий OpenSea дээр ингээд би одоо жишээлбэл нэг Монгол NFT-гээс нэг NFT авлаа гэж бодоход би OpenSea дээр тавиад ингээд зархад value-га хэлэхээр хадгалах болж гэдэг юм уу те нэг тийм хөдөл дээр бас ямар маркетингтэй явж байгаа. Би OpenSea дээрээс бас NFT авч байсан л та тэгээд OpenSea дээр ер нь зарах боломжтой юу эсвэл ингээл те гайгүй зураг гэдэг юм хэрэглээ талаасаа мэдээж яг ингээ Монголын зах зээл дээр гээд хязгаарлагдмал мэдээж байх л та. Цаашдын яг төлөвлөгөө чи яг юу байгаа вэ? За чинь. За би яг Монгол NFT-ийн ажилтан болж байгаа. Яг та айдтай адилхан яг энэ NFT-г сонирхож байгаа ийм хүн байгаа. Монгол NFT-ийн яг аппликейшн ажилтан биш Монгол NFT-ээс гаргаж байгаа NFT-нүүдийг юу сонирхоо технээс худалдаж аваад одоогоор 8 орчим NFT-г ер нь анхдагчаас аваад тодорхой хэмжээнд өөрийн ашиг нэмээд явж байгаа. Монгол NFT-ийн маань ер нь бол эхэндээ ингээд нөгөө NFT гэдэг зүйл чинь бас Монголд дэлхийд ийм шин зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр тэр NFT гэдэг зүйлийг хүмүүстэй таниулж сурталчилж нутагшуулаад удахгүй ингээд дэлхийрээ бас гарсан арга хэмжээний хийж байгаа. За Монгол NFT-ийн маань одоо зэрэгчлийн бизнесийн томоохон газрууд ер нь metaverse гэдэг яриад шүү дээ. Бидний одоо бодит амьдралаас гадна давхар нэг хийсвэр ертөнц. Тэгээ одоо яг бодит ертөнц дээр бүх хүний одоо хүслийг хангах боломжгүй энэ үед одоо виртуал ертөнцид бид нэр тийм ингээд энэ хэрэгцээг одоо ингэж хангах юм боломж бүрдэж байгаа. Тэр metaverse-тэй холбоотой энэ сайнд дээр Монгол NFT манаас газар авсан. За яг тэн дээрээ бас Монгол магна тэгээд одоо хүмүүс тийм metaverse орчинд тийм наадмыг үздэг. Тэгээд энэ тийм платформоор дамжуулаад энэ зүйлийг худалдаж авах. За ийм боломжууд байгаа. За дээрэс нь юуны дэлхийн бас томоохон ийм гейминг компанитай бас хамтарч ажиллаж байгаа. Одоо бас NFT coin-ороо тавлах юм боломжтой ийм зүйлүүд бол тэгээд гадшаа одоо Six time багуудыг залуу өөрийн NFT-тэй юм шиг. Нэг хөрөнгө оруулалт гарч ирж байгаа. Тэгээд сайдаас сансан баг тийм. Тэгэхээр гадагшаага юу дуун тасраад байна уу? Энийг найдын зурагт хаагаад зөв гоё мэдээлэл авлаа. Баярлалаа. Би нөгөө нэг буруу ойлгосон байна. Sorry. Өөрөө ажилтсан байх гэж ойлгосон. Тэгээд одоо нөгөө нэг Монгол NFT-ийн ингээ ханш нь болохоор нөгөө нэг Монгол NFT токентэй бол харьцагдаж явна шүү дээ. Тэгэхээр одоо ингээ токены үнэ нь одоо ингээ жоохон унлаач гэдэг юм уу те. Тэгэхэд бол NFT-ийн ханш нь бас дагаад жоохон унах нь байна тийм үү? Ер нь яг тийм хандлагатай. Хэдэн энэ чинь нөгөө бид нар төгрөгөөрөө NFT-гээ худалдаж авч байсан. Сүүлийн үед бас NFT coin-оор авч байгаа. Тэгэхээр coin-ийн үн үнжинэ гэдэг чинь дагаад бас NFT маань. Тэгээд coin-ээс бүр Тийм ээ те нөгөө нэг Монгол NFT-д сая нөгөө 100 токен гаргаад тэгээд токены үнэтэй бол харьцагдаж явах юм байна те. Зөв. Яг тэгээд одоо ер нь хэрэглээ нь бол Монгол аюу гой хөгжсөн юм байна. Тий, Монголд бас нэлээд хөгжсөн. Одоо анх чинь нэг NFT гараад нэг цөөх идэх хүмүүс байдаг байсан. Одоо энэ чинь 60,000 чон гараад 20,000-д хуваарсан. Тэгэхээр ч баг 20-30 одоо чоноо аваагүй бас хөгжсөн байгаа шүү дээ. Тэгэхээр баг 30,000 орчим хүмүүс хэрэглээд явж байгаа. Тий. Шүү одоо ингээд таниулаад ирэхэд хүмүүсээс орбатаа тий сүнсээ бүгд ингээд
Тийм бид нар бас айгүй сонирхчил байгаа л да. Ер нь ямар хөө хэрэглээтэй юм бол гэд. Тэгээд би бас нэг ярилцлагыг үзчихсэн одоо Монгол NFT-ийн залуучууд нэг тийм текийн одоо нэг вэл үүсгэнэ гэд нэг тийм одоо нөгөө зорилготой байгаа гэдэгжсэн. Тэгээд тэрний талаар мэдээлэл байгаа юу? Нэг жоохон хүндлэм асуучлаа sorry. Юу үсгсэн юм бэ? Нөгөө нэг тийм нөгөө одоо нөгөө Silicon Valley шиг тийм технологийн одоо нэг төв үүсгэнэ гэд нэг тийм төсөл яригдчихсэн. Монгол NFT-ийн бас Facebook дээр нь байсан санагдчихэв. Тийм одоо нөгөө нэг технологийн залуучуудыг бүр нэгтгэсэн. Монгол язчин ер нь яг дэлхийгээр цагаа энэ Монголынхаа мундаг болгосон хүчнүүдийг тийм нэгтгэж тэр төслийн тэр нь бас давхар хэрэгжээд явах байхаа тэрийг илүү нэг бит тэр нь надад бас их сонирхолтой санагдсан шүү. Анх гарч ирэхдээ айгүй тэр зур ярьдсан. Сүүлийн үед NFT coin гэдэг тэр төсөл Тэгвэл дэлхийн зах зээл дээр гарах тал дээрээс хэрэгтэй энэ одоо жишээ саяхан би нэг хүний юуг өөрийнхөө фэйсбүүкээр шеэрлсэн байсан маа. Нэг өөрөө ингээд нэг дижитал маягаар одоо зураг зурдаг хүмүүс зураад тэрийг ингээл банк тавиад идэг байгаа дээр эсвэл тэгээд өөрийнхөө бүх зургийнхаа комыг тэр NFT болгоод зархад хэдэн саяар зарлаа гэдэл одоо тэгэл айгүй тийм өндөр зах зээл эрэлт хэрэгцээ боломж нь айгүй их байгаа юм шиг байгаа гэж бодлоо шүү дээ. Уран бүтээлч хүмүүсийн хувьд NFT нөгөө утгаараас People гэдэг хүн байгаа байхгүй юу? Тухайн хүн маань одоо өдөр болгон ингээд нэг тийм зургийг хүнд зурдаг. Одоо яг тухайн нийгэмдээ ч юм уу тий тухайн өдөр болсон тийм зургийг одоо нэг хэсэг чинь нэг Facebook ажиллахгүй тий нэг саяхан хэдэн сарын өмнө нэг юм болсон ш. Тэр үед одоо ингээд гүрвэргийн толгойг ингээд унсан байдлаар ч юм уу ингээд эгөөдөд ингээд зурсан. Тухайн хүний одоо 50000 өдөр зурсан тэр зураг нь за 89000 болоо. Тийм хамгийн үнэтэй NFT болж зарагдсан байна. Нэг сая хүрэх байхтай. Үгүй юу шүү. Тэр хүний за бүхэл бүтэн бүх комплекс юг нь 80 хэдэн саяар гинэ үү? Саяхан саяар авсан шүү дээ. Энэ тэгт нэг залуу фэн зургийн яг $49,000 илүү. Тэгээд нэг тухайтай айгүй нэг сая хүрэх байх гэж бодсон чи айгүй хүрсэн гэлэн гайхаа. Тэгээ хазаргууд энэ орж ирсэн яах вэ тэгээд янз бүрийн тийм зургууд зурд юм лээ. Тэгээд яг манай уран бүтээлчид манай ахны бас айгүй чадвар сайн зурд тэгээд яаж тэднэр шиг ингэж тийм уран бүтээл зургаад дэш нь гэж гаргаж чадах байвал дэлхийн зах зээлдээс гарах хэрэгтэй шүү. Тэгээд NFT эдрийг бүгдээр ингэж холбож өгч байгаа юм шиг байна гэж ойлгоод байна. Зөв. Таад маань тэгээд Монгол NFT дээр хэмжээсэн аккаунт энэ төр үүсгэх нь айгүй амархан. KYC энэ төр баг таниулахгүй байгаа Монгол NFT дээр. Тэгээд NFT аавн гэхээр бас комплекс бирж дээр NFT авч бас тарах бах тий. Тийм үү. Би одоо сте NFT авч үзег болохоор шатуулцсан сайн мэдгүй. Манай авка сайн мэдгүй байх. Энэ талаар тэгвэл нэг авахгаад ингэ сонирхоод тийм биз дээ. Манайхан тийм аккаунт үүсгээл тэгэл койныг авчин, токеныг авчин. Тэгэл токенууд нь арилж байгааг явна. Тийм токеных нь тийм гэхдээ яг хуу нөгөө нэг одоо жишээлбэл $1000-аар NFT авъя гэж зорж байгаа хүн бол шууд 1000-аар нь авчихгүй нь энэ яг нөгөө койнтой адилхан учраас нөгөө нэг долларж кост хийштэй нөгөө нэг DCA хийштэй. Тэгээд дундчилж авна. Тэгэх юм бол арай хямдхан авах. Одоо нэг 30 төгрөгтэй нөө хэдэн 30 мөнгөтэй аваагаа лу. Нэг тиймэрхүү үнэтэй авах. 20 дөрөв орсон байгаа хаа. Тэгвэл анх гарсан үннээс хямдарсан юм тий? Яа, айнаас ер нь бас үнэн чинь байна.
Тийм ээ. Угаасаа маркет төр ч ихтэй айгу уналттай байна л та. Тэгэхээр дэлхийн нийтээр л юм байна шиг байна. Тэгээ уул нь энэ төсөлтөө урт удаан хугацаанд этгээд ингээд хойд хийж чадах юм бол бас айгу ирээдүйтэй маш мундаг концепцтэй төсөл байгаа шүү дээ. Тэгээ ингээд соёлын яам энтертэй хамтраал бас нөгөө орны юм зургууд хийсэн шүү дээ. Тэгээд мөнгө чинь тэр 3D printer чинь 100 сая тэр өөрөөхөө тийм NFT-нүүд бас байлээ. Тэгээд та юу ч гэсэн эхний эжент нэг яг Монгол хэлээр байгаа учраас бүтгэл нэр бас тийм шиг юм. Ер нь нэг минутын л ажилласан. Монгол NFT платформ үүсгэх гэж байгаа. Creator гэдэг. Тэгээ ямар NFT гаргасан тухайн NFT-г одоо ямар гэдэг тайлбарлалт NFT-ийн зурган дээр тэгээд яг өөрөө нэг хитэн эндээс надад яг энэ ашигтай байна тий. Яг энэ би авчиг гэдгийг бол та маркетингээс үнийн дүнгээр хайж байгаа. Хүмүүс янз бүрээр өөрийнхөө үнээр тавьсан. Тэгэхээр тийм бол дараа эсвэл ашиг зарж байгаа учраас үнэтэй авч байгаа юм шүү дээ. Pointer адилхан NFT-г авчиад тодорхой хугацаанд бас уцаа зарчиж болно гэсэн үг үү? Өрөвч чадвартай. Mint одоо ингээд худлаж авсны дараа mint хийгээд таны одоо нэг миний цуглуулсан NFT гэдэг хэсэг рүү ч ороод ирдэг. Тэгэхээр та өөрийнхөө NFT-г одоо хідээр зарах боломжтой байна тий. Хэр эрэлттэй юм гэдгээс дээдлэн дараг хэдэн мянга хэвцээ NFT-нүүд зөндөө аз тий. Анхаарал зөвхөн 100 мянга төгрөг сонир зэрэг байгаа NFT-нүүд болсон даа. Яг өөрсдөө зөв судлаад яг хэрэгтэй зүйл байна. Ялангуяа манай эмэгтэйчүүд тэр гол NFT-нүүдийг Яасан гинэ энэ харин таргын NFT бол хэрэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр хойшоо 2 сая 500 орчим төгрөг нэг нь тэгээд яг 6-г төгрөгөөс гэсэн багштай ингээд тавцдаг. Тэгээд өөрийн анхан бишэн дунд сургалтын суулгач нь тэрвэс том оруулж байгаа бүх юмд яг хос хэмтгээд хэмжүүлж байгаа. Үнэн бүрэн бас уучкадад игээд үнэн бүрэн NFT гаргасан, гамж хавлан гаргасан, хоёр сайхан гаргасан, трейдер ихмээ гаргасан байгаа. Дэлхийн сүрүүдээс тийм гэдэг. Тэдгээр хүмүүс наймаас юм. Апple компани хэрэлж дэлхийн гэхэд юм ундааны 2 NFT гаргасан. 2 NFT-г худалдаж авсан хүмүүс угаас коммент хийж байгаа. Див шашин багсалсан нэг хүчлээд явах юм лээ. Угаас коммент болж байгаа event. За ойлголоо танахтууд чи түрүү ярьжсэн нөгөө NFT зөв өөрөө NFT-гээ гаргаж зарах гэж байгаа хүмүүсээс тодорхой шалгуурыг давс байх хэрэгтэй гэж ярьж байна л да. Тэгвэл одоо зурх дуртай зурдаг хүмүүс өөрөө ингээд өөрсдийнхөө өөр зурхаа гаргая гэвэл одоо яа гэсэн үг. Олон танигдаагүй зураач мураач биш тийм хүмүүс нь яах ёстой вэ? Монгол NFT-гийн нөгөө Discord аа. Discord-ийн creator гэдэг хэсэг байгаа. Тэр хэсэгт нэг юу мэдээлэл бөглөөд тэгээд яг Монгол NFT-гээс гаргаж байгаа яг шаардлагыг хангаад тий таны одоо гаргасан NFT-г хүмүүс ингээд эрэлттэй та ингээд бас танигдсан уран бүтээл чинь чанартай хүмүүс дүр ашиг өгөөж өхөр байх юм бол хэн ч NFT гарах боломжтой. Тэгээд Discord-ийн creator хэсэг рүү мэдээлэл юмнуудаа явуулаад, бичлэг юмруу явуулаад шаардлага хангах юм бол Монгол NFT-г гэрээ байгуулад тэгээд NFT-гээ гаргах. Нэр юуг нь тавьж болох уу? Энэ
Тэр чинь юу яаж тавьдвүлээ? Би нөгөө нэг юу юм линкийн юу очихгүй группийн аль хэсэгт нь зар болж болдог. Би шинжлэх бичих гэдэг дээр нь тавьчих болно. бичих өрөө очих юм тий. Энэ тий зөв non-fungible token гэдэг одоо NFT-гээд за тэгвэл уран бүтээл юм байна. Өшөө өөр ямар боломж байд юм бол миний одоо харж байгаа юм тэр уран зураг урсаг тэр бүтээгдэхүүнүүд байх шиг торг салооны чи түрүү торг салооны юуг яриад байсан тий NFT гаргасан биш. Торгын NFT аа. Тэднийхээ бизнесийн байгууллагаас тэгэхээр торг бай. Гоо брэнд байна, ламбур байна, энэ дандаа манай бизнес үйлдвэрүүд ч апу байна. За тэгээд уран бүтээлчдээс гэх юм бол Баяртод байна, Заяа сайхан байна. Өөр чинь бас нэлээд хэдэн уран бүтээлчдийн зураг өнөө зөв сонирхдаг. тийм би сая инфлюенсерүүд байна. Би нөгөө бас нөгөө яг анхны шатны юм л асууж байна. NFT нэг шааж одоо тэгээд тэн дээр бүтээлээ тавьсан хүмүүс чи одоо тэгээд дэлхийн зах зээл одоо тэр юугаар дамжиж гаргах вэ? Гадаадын хүн зарах ч юм уу гадаад хүмүүс Монгол NFT рүү ороод бүтээгдэхүүн аавн хэряан гэсэн үг. NFT Одоо яг л нөгөө Монгол NFT-ийн платформ руу л нэвтэрж орно гэсэн үг. Тэгээ удахгүй эдгээр маань бас нөгөө нэг хил энтрийн солиод яг гадагтаа чиглэсэн маркетинг энтер хийгээд гадны хүмүүс яг манай Монгол NFT-ийн платформ руу орж ирж. Тэгээ NFT coin-аар тийм боломж өгдөг юм. Одоогоор бол яг энэ нэг Монголд нутаг шуурд юм хийж байгаа. Цаазаа гадагшаа гарч тийм. Зүг. Тэр сонирхолтой. Мен Metaverse дээр одоо наадам энтер хийнэ гэж ярьж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээ саяхан бас 100 сая төгрөгийн шагналын сантай анхны Metaverse дэх Улаанбаатарын бүтээл бас Илгүүд наа Metaverse дэх Улаанбаатар гэдэг залуучууд 20 эдтэй залуучууд хийсэн айгүй гоё чихийн тайлаас аваад үзсэн. Манайхан ч бас нэг шинэ юмныг сургалтаа амруулахаар бас даалан хэрэгжүүлээд юм гаргах гэж суралцаад залуучууд юм хийгээд эхэлчихлээ бид. Metaverse гэдгээр нь одоо орж үзэх болохоор тусгай энэ шил мэлээр ингээд зүгээд орж орох л ахaltaа. Удахгүй л нэг тийм юм VR гэдэг хөрөмж байгаа тийм. Тэгээд та одоо яг ингээд энэ гэртээ байж байгаа хүмүүстэй яг VR хөрөмжөө зүйлснээр тийм ингээд дэлхийн өөрийнхөө одоо тэр дуучныхаа тоглолтыг орж үзнэ ингээд бас хүмүүс энд шигтэр тоглоод тийм ингээд пицца мэцээдээ ч юм уу ингээд бүх нөгөө нэг энэ амьдрал дээр одоо хэрэгжүүлж байгаа бас хийсээр байна уу дуучин сонсогдохгүй наа. Энэ бичих хөрөөн тэр юуг нь Монгол NFT гэдэг нэг веб шеэрлчихэд болчихно. Discord тийм шеэр. Танаа бас Face юу муу ч гэсэн байгаа хаа тий. Discord дээр байгаа. Таад маань юу гадаадд байна уу Америкт байна уу тийм бүгд энэ хаанаас орж байгаа юм бэ? За одоо манайх одоо сүүлийн үед аваа Монголоос аваа олон хүмүүс орсон баг. Тэр анх хөвчлэнтэй л одоо нийт гишүүдийн 70 тонн Америкээс орж штэ. Анх одоо энэ Чикаго төвтөө Америкт байгуулагдсан. Тэгээд яг бүх л эмэгтэйчүүд гадаад дотоод их Монгол эмэгтэйчүүд бүгд л хамрагдаад тэгээд бид нар бүгдээрээ одоо хөрөнгөний зах зээлийг ойлгоод бүгдээрээ хөрөнгө оруулагч болгочих санаатай. Тэгээд бүр цааш бус энэ болохоор арилжаа трейдер болоод л ингээл хөрөнгөний зах зээлээс юм барьж авдаг хөрөнгө оруулагч болох санаатай л бүх бүсгүүчүүдийн нэг нэгдсэн community маягаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд шин саргаг одоо үеийг хөлний хийлэл юмас мэдээлэлээ бие биентэй солилцоол ингээл
явж байгаа. Энэ группээсээ бас зөндөө юм сурч авч байна. Миний хувьд л айгүй гайхалтай сонирхолтой чадвартай олон залуучуудтай уулзж ярьж байна. Тэдний нэг нь хэд чи байна. Чи угаасаа бэкграунд чинь юм юу accounting finance гэдэг яхаар зүгээр ер нь зүгээр хөрөнгө оруулалт трейд мэрид бол тал руугаа бол хийж байгаагүй. Зүгээр энэ өөрийнхөө сонирхол нөгөө марк зарк цуглуулдаг байсан болохоор ингээд NFT руу орчихно. Яаж яваад NFT руу орчих. Би ч уулнаад нэг санхүүгийн мэргэжилтэй. Тэгээд яг энэ нөгөө нөгөө EC гэж токен шүү дээ 8 сар. Тэр үед нөгөө юм гантыг мөнгөчөн эдрийг монголын хавсаар хуурж авчирч байсан. Тэгээд тухайд нь бол өөрөө яг нөгөө аянд тийм. Тэгээд тэрний дараа NFT-ийн фонд үүрж авчихсан. Яг тэр үеэс ихтэй нөгөө Монгол NFT-ийн community өөрөө ингэ энэ Монгол NFT-ийн community чи бас үүсгэлцэл явж байгаа юм биш үү? Тий. Зөв болж штэ сайн дээ. Таны юм санаачлаад бас хийгээд болно. Энэ 6 сар байна шүү дээ. Тэгээд тэр Tesla Traders-ийн сургалтанд таад сууж байсан. Тэднийх бас айгүй гоё юм билээ. Тэдний сургалтанд суусан уу? Yes. Та ингээд тавдах юм одоо үгс жоо шиг байна. Тэгээд 6 сургалтнаас их жаагийн цаг над чинь байдаг. Яа энэ гэдэг чамаас хичээлээ сураад нэг бодчихгүй жахталсан. Юу яах вэ? Tesla Traders-ийг ярьж байна. Тийм. Айгүй мундаг залуу шүү нэрээ техник шинжилгээ талаас манай энэ айгүй бас манай шижрээ ОК гэдэг одоо энэ хоёр ч гэсэндээ бас хичээл заагаад байгаа. Тэгээд шижрээг бас энэ опшн хичээл гэж байгаа. Tesla Traders чинь бас опшн заад манайх одоо анх групп нэгдэл одоо янз бүрийн сургалттай газар байх учраас Tesla Traders дээр манайхнаас зөндөө олон хүмүүс опшнгийн сургалтанд суусан байгаа. Тэгээ одоо бас яг манайхнаас угаасаа шижрээг хийчих чи одоо Charles Schwab гэдэг санхүүгийн институт тэгээд яг ажиллаж исэн шинжээчээр тэгээ өөрөө бас трейд хийжсэн туршлагатай би бас манай энэ группийн бүсгүүчүүдтэй ингээд айгу өөрөө ингээд тусгаал хичээл зааж байгаа. Бас дээрээс нуука маань нэмэгдэж байгаа. Иймэрхүү болж байгаа. Зөв даа эмэгтэй хүмүүс юм шүү дээ. Ямар гоё юм бэ? Тийм ингээд анзаараад байхад Монгол эмэгтэйн токен энтер дээр ихтэйчүүд байдаг байхгүй. Эмэгтэй хүмүүс нэгэн зөв. Яг эмэгтэйчүүд гөрөглөөр ороод ирсэн ч эмэгтэйчүүд. Юу харин энэ эхлэмээс Discord Tesla энэ төлөө орохоор эмэгтэйчүүд их манайх болохоор эмэгтэйчүүд бас арай даруухан байд юм уу намчин боёгаад сүүлийн үед гэхдээ баахан одоо хүмүүсийн ямар ялгаж яалтаач биш янз бүрийн энэ тэндээс тэр хүмүүс эрэгтэй хүмүүс ороод ирсэн байгаа юм шиг байна. Гэхдээ одоо тэднээс одоо хөөгд гаргалтайш болохгүй энэ гаргалчаар одоо эмэгтэйчүүд хийдэг юм а хийгээл явж байна. Өөртөө санаачлал юм а хийгээл дэмжээл яг болохгүй гэж юу ах вэ зүгээр эрэгтэйчүүд орж ирээд яг яаж хийж ингэж сонирхоод яг суралцаад явъя гэвэл одоо swing traders бусад крипто пуужинг гэл зөндөл юунууд байгаа л та. Манай эмэгтэйчүүд гэсэндээ мэдээж анх сонирхож ирэхдээ бас нөхрийгөө ч татаж оруулаад бас ингэж бүгд хөрөнгө оруулагч бол юм суралцъя гэл ингээл явж байгаа учраас ингээл нөхрүүд нь бас чимээгүй сонсоод судлаад зарим явжлаад тийм. Эмэгтэйчүүд маань өөрөөрөө гол юм удирдал чиглүүлээд ингээд өөрсдөө ингээд хөгжөөд явж байгаа да. Тэгээ мундаг тэгвэл Монгол NFT-ийн тэгээ бас чи эмэгтэй мундаг бас энэ үүсгэн байгууллаганд нь оролцоод ингээд бас юм санаачлаад бас нэг юм тустай хийж явж байгаа байхгүй бас яг бизнес байлээ ч гэсэн. Би энэсээ сайхан суралцаад явж шүү дээ. Одоо нэг миний мэдгүй зүйлийг таад маань мэддэг ингээд таадасаа суралцаад.
За тэгвэл NFT Монгол NFT-ийн тэгвэл ингээд токен тэгэхээр чи тэр токен чи одоо юу юм бэ? Юу биткойн, эthereum гэл одоо маркет унтсан байгаа болохоор тэгээд бас үнэн унаар өгсөөл ин гэсэн үг юм байна л да. Тэр одоо жоохон токен баг унтсан үед нь NFT сонирхож байгаа яг гоё сонирхдаг зүйлээ худалдаад авах бас боломжтой л байгаа юм биш гэж бодлоо. Үед бол би чинь бүр анх нөгөө айнаас нь авах гээд авч чадаагүй. Тэгээд хоёр дахьчаас бүр 1.18 энэ дээр авсан шүү дээ. Тэгээд сүүлд яг нөгөө 1.8 даас тэгээд дундчлаад яг тэгээд төсөл ер нь Монголд одоо Ямар төсөл хадгатай байсан баг ингээд coin гэдэг. Энэ дандаас бол цаг хугацааны ихээр ер нь шалгараас гараад ирэх баг. Миний хувьд бол одоо IC Монгол NFT хоёрт шагаад замстай ингээд октодоо авсан явж чадах. NFT. Тэгээ хоёр нь нөгөө тайдаас аваараа гэдэг нөгөө фотос гаваад биш. Тэгээ хоёр юмсан төсөл хийж байгаа юм. Дэлхийн топ компани яг энэ чиглэлийн компаниудад ажиллаж байсан IT-ийн юм. Яг манай монголчууд ч нэг төслийн октодоо авсан байна. Шинэ хийсэн чиглэлд байдлаар ингээд тэгээ янз бүрийн мэдээгээр ингээд panic sale гэж зарж хашаа оноод байгаа. Тэгээ уул нь нөгөө Монгол Монгол NFT 20 оныхаа ашгаар дээрээс дахиад 5 хүрээ гарч ирж байгаа. Би бас энэ өөрсдөө бас ингээд баталгаж аваад койн одоо зарахгүй хэмжээд нэгээс хоёр жил сэрийн маркет дээр зарах. Тэгэхээр бид нараас нэлээ төр дээр зарна гэж тавьсан байх. Авах юм эрэл тал байгаад байна. Тэр сайн. Сэсийг ташаа. Зүг. Нөгөөх нь болохоор юу юм IC гэж нэг NFT юм бэ те. Тэгээ бас IC-гээд нөгөө их coin гэдэг мөнгө чинь трейдерийн ганцыг энтрийн гаргасан IC. Тийм. Тэрийг ярьж байгаа юм. Тэр ч одоо бүр Монгол энэ хоёр байх шиг байна. Тэгээ өөр гарсан coin-ууд ч одоо сайн бас хэлж мэдэхгүй л байна. Миний хувьд бол яг энэ хоёрыг хаадлыг хэлж байгаа. Зүйл байна уу? За манайхаас өөр асуух зүйл байна. Эсвэл сонирхолтой шинэ юм болохоор одоо яг Чоныг яах ёстой гинээс үү би. Чон нэгийг ер нь та чон одоо ямар ч тэр нэг ком байсан чам болсон тий ямар нэгэн чон эзэмснээрээ одоо дараа Монгол NFT-гээс хүн чон эзэмсэж байгаа хүмүүстэй зориулсан одоо тийм ивент ч юм уу тий ингээд NFT энэ төр гарахад та давуу эрх хэдэлнэ гэсэн үг. За тэгээд NFT ингээд coin авсан байлаа гэж бодоход одоо эдгээр чинь нөгөө үнэтэй NFT-нүүд байгаа шүү дээ. Жишээлбэл одоо Boro Fiat Club гэдэг 808 Ethereum-аар гарсан. Одоо бараг 270 орчим Ethereum болоод бүр хэд дахин өссөн NFT яваа шүү. Энэ NFT-г одоо Монгол NFT маань ингээд өөрөөрөө сүргэлж худалдаж авч байгаа байхгүй. Тэгээд тухайн NFT чинь нөгөө авсан цагаас хойш улмал үнцэн өснө. Дээр нь Ethereum өсгөр дагаад ингээд ханшийн ашиг битээ ийм боломжтой. Тэгээд өөр одоо хэлхийн ямар үнцэн болохоор зүйлүүд дээр эдгээр болж нийлж хөрөнгөө оруулж идээд тэгээд бүгдээрээ тэрийг нөгөө даав системээр тий болгоно. Тэр одоо таад маань бас нэг хоцроогүй байгаа. Тэгээ маркет дээр бол хямдхан одоо 90,000 чамчин 90 орчим тий 100 бол янз бүрийн
Маа за чон авцсан тохиолдолд тэгвэл тийм давуу эрэхтэй их зүгээр юм биш үү? Тэгээ одоо нөгөө нэг энэ чон авсан хүмүүс чинь өөрсдөө нөгөө бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс. Тэгэхээр өөрсдөө одоо тийм ингээд чон эзэмсдэг хүмүүс манай бүтээгдэхүүнийг 5% хөнгөлөлтөй аваарай ч гэдэг юм уу 10% хөнгөлөлтөй аваарай гэх ийм гадрууд бас зөндөө байна. Нэг давуу саяхан нэг шинэ мэдээ гэхээр ямин өөр одоо энэ бизнесийн салбаруудад бид нар иммунитиг токнороо нөгөө худалдаа авах юм боломж бас бүрдэж байгаа байлгүй. Тэгээд нөгөө стейкийн үйлчлэгээ бас нэвтэрсэн. Төрүүлж одоо бид нар тань юу дуучин тасарчлаа. Басраад байна. Өөрсдийнхөө нөгөө койныг барьцаалаад зээл авах юм бас боломж бүрдэж байгаа юм байна. Шин зөвлөд хийж байгаа учраас ер нь одоо ч гэсэн таад маань хоцрог байгаа юм чинь экономиксгээд одоо ахаад зөндөө гоё NFT тий тэр урдчил авна энэ маш хурдан дуустдаг байхгүй нэг 10 тий тэгэхээр яг сонирхдаг юм аа яах вэ та зураг байлаач гэсэн тий тэн дээр нэгтэл яах юм бэ би бол тэр зураг уран зураг үнэхэр сонирхдаг юм аа тэгээд бас сонирхдаг яг чиглэл бас зураач маач тэр минийхээ сонирхол нь ч бас тэгэл яг аавал нэг фэн нь үнэхээр олон фэнтэй бол тэр чинь үнэ аялцал NFT ч юм хөрөнгөлтэй. Баяр тоод гээд нэг NFT байгаа. Тэр баяр тоод чинь нөгөө ийм ан амьд дээр дүрсэлдэг тий одоо нэг шовууд моод байгуултаа аюу гой дүрсэлдэг байхгүй нэг хийсвэр маягаар бас тэгсэн мөртлөө Монгол хэлээр хатгалсан. Тийм. Тэр хүмүүс маань бас NFT гаргаад тэр бук гэж NFT нь болохоор Бээжингийн музейд байдаг юм байлээ. Ариун нандан гээд бас NFT гаргасан. Тэр ариун нандан гэдэг NFT нь болохоор одоо залуу гэрэл амжаагүй тийм эмэгтэй хүнийг дүрсэлсэн. Тэгээд яг тэр одоо хүний тий бүр ингээд нөгөө хажуугаар мэтгийг ингээд салхин даавар нь явах. Тэр явсан хүн болгон тийм оросж яхад дэлгэцсэн. Тэгээд дандаа ийм нөгөө шов ан амьтнаар ингэж дүрсэлж айгуу тийм гоё утга агуулгатай юм болж байгаа. Тэгээд тухайн одоо NFT-г нь авсан хүмүүстэй өөрийнхөө нөгөө сэтгэл зураг авсан. Дахиад нөгөө 1 жилийн ой буюу 11 сард одоогийн үнэлгээгээр бараг 10 сая орчим төгрөгийн үнэлгээтэй тийм өөрийнхөө уран бүтээлийг бас бэлэглэн гэж байгаа. Тэгээд тухайн тэр ариун нандан гэдэг NFT нь болохоор анх гарахдаа 500 мянгаар 10хан ширхэг гарсан. Тэгээд маш олон хүмүүс одоо нөгөө охиндоо авч өгнө, их нэртэй өгнө гэдэг зургийнхаа бэлэглэмийг хийжсэн. Тэгээд бараг хэдхэн секундын дотор амар хурдан болж байгаа. Тэгээд одоо баяр таадын NFT-г цуглуулж явах юм бол бас ингээд одооний үнэлгээгээр бол 10 сая орчим төгрөгийн үнэтэй тийм уран бүтээл юм авах хичээлийн ойр дээр бас өгнө гэж байгаа. Тэгвэл одоо манай тийм гой гарч ирж байгаа уран бүтээлчтэй гэж давхар тэгээд уран бүтээл хөвөр шимийг хүртээд явж гин. Дээрээс нь бусад бас нэг хүмүүс ч гэсэн олон хүмүүс бас тэр уран бүтээлийн хүрээд бас сонирхдаг хүмүүстэй ингээд NFT маягаар ирнэ гэдэг ч их зүгээр юм байна. За айтайхан шийдэл юм байна. Боломжууд бол бас зөндөө байна шүү дээ. Би ч одоо яг нэг Монгол NFT-с өчтөр хэд би 4 чон тодорхой хэмжээгээр ашиглан нэмээд бодлож аваад нэг 20-30 мянга төгрөг нэмээд энэ зэрэгтэй. Юу чанаа нэг чантай байх болчихж байгаа юм шүү. Олон чантай байх хэрэгтэй юм уу? Хэдэн ч чантай та байж болно. Энд чинь чонууд чинь дотор дээлтэй, джентльмен хангалттай явчихж байгаа байхгүй. Тэгээ яг юм ингээд хамар алтнаас төрсөн юм бол илүү ховор төрсөн юм. Тэр нь нөгөө тайп ингээд хайхтай байсан. Нөгөө яриа чинь тасалтаад ерөөсөө сонсогдохгүй байх юм. Энэ сүлжээ ханаад байгаа юм бол өөр тайдас асуух зүйл өнөө ер нь нэлээд бас хэлэнгүү. Харин тэглээ зөндөө ярьлаа. Чи угаасаа ажилтаа нэр одоо чиний тавлсан цаг шинж болж байгаа юм.
Маш их баярлалаа. Манайхнаас одоо өөр асуух зүйл байхгүй хэдүүлээ өндөрлөе дахин сүүпидээ маш их баярлалаа. Тэгээд одоо энэ эмэгтэйчүүдийн групптэй ч бас оролцоотой байгаараа бас суралцаад хөнгө оруулалтыг ч гэсэн бас сонирхоод бид нар ч гэсэн бас NFT-гээс бас сонирхоод ингээд би энэсээ мэдээлэл хуваалцаар явандаа хэдүүлээ. Тэгээ ямар ч гэсэн энэ өөрийнхөө үнэтэй цаг завыг гаргаад бидний уулзалтанд ороод маш сонирхолтой яриа өрнүүлсэн. Чамд маш их баярлалаа. Тэгээд ажил амжилттай. За баярлалаа. Бас айгүй сонирхолтой гоё юм төлөө биеийг санаачлаад дэвшилт авч явж байгаа ч үгүй. Тэгээд цаашдаа бас таатэйгээ сурсан мэдсэн тийм шинэ мэдээлэл аваад заа хамтдаа суралцаад ингээд явах. Тэгээд бүгдээрээ урьсан баярлалаа. Тэгээд ийм гоё бас дамжуулаад ийм гоё групптэй оролцсон бас баяртай байна. Тайдгийн хэвчээ бүгдээрээ бас хэмжээд өөрөө өссөн төрсөн хүүгийн эрхчлээнд бүгдээрээ гэж яа баярлалаа. Баярлалаа. Ирээл Батаршгэ. Баярлалаа. Тэгээд асуух зүйл байвал таад манаас нээлттэй асууж болно шүү. Би тодорхой нөгөө цаг зав харж байгаа таадынхаа асуусан зүйл чадах чинийгээрээ бас хариулах хэрэгтэй нэ. Баярлалаа. За баярлалаа. За тэгээд баярлалаа шүү дээ. Баярлалаа. За өнөөдрийн уулзалтыг хэдүүлээ тэгээд өндөрлөе да. Бүгдээрэнд нь Баярлалаа. арай сайхан амарцгаагаараа Монголд байгаа ажил үйлдэл амжилт хүсье. Өдрийг эрчвчтэй өнгөрөөгөөрэй. Баярлалаа. Баяртай уулзалтанд идэвхтэй уулзсан. Баярлалаа. Баярлалаа.